одоо нэг ресторанд хоолнд орсон юм. Тэгээд тэр ресторанд хоолнд орохынхаа өмнө одоо D-Fox фото студ гээд Тэнгис кино театрын зүүн талд байдаг юм студ байдаг. Тэр студ дээр очиж яг энэ мэдмэд тайлан тоглолтоо дуусны дараа бид нар гэр бүлээр очиод зураг авахулжсэн. Тий. Биш мэдмэд тайлан тоглолт дуусны дараа биш. Дипломын жүжиг Инжгүү хүүхэн гэж жүжиг энэ театр дээр тоглосон юм манайх. Тэгээд тэр Инжгүү хүүхэн жүжигийг тоглож дуусныхаа дараагаар энэ хөө зургийг гэр бүлээр очиод авахуулаад тэгээд хоолнд орцгож исэн бид нар. Энэ одоо хэдэн онд болсон зураг вэ? Энэ одоо 2005 оны зураг байна. 2005 оноос хойш гэр бүлийн уран сайхны зураг ингээд яг гэр бүлийнхээ авахулсан уу? 2005 оноос хойш гэр бүлээрээ ерөөсөө зураг авахуулаагүй л. Авахуулах нь бол авахулсан цагаан сар одоо шинэ жил ч юм уу тийм баяр ёслолын үеэр дандаа братаараа тийм ээ гэртээ дандаа юм ширээнийхээ ард ч юм уу тиймэрхүү маягаар дандаа авахулсан. Яг ингэж студид очиж гэр бүлээрээ авахуулъя гэж юу авахуулаагүй юм билээ. Нэвтрүүлгийн ивент гэж за MN фото студийн зүгээс танд одоо гэр бүлийн уран сайхны зураг авахулах ингээд ирэх бэлгэлж байна. Ямар гоё юм бэ. Баярлалаа. За яг одоо энэ том хэмжээний 50,000 төгрөгөнд одоо уран сайхны зураг авахулах эрхэмжиг байгаа л да. Баярлалаа. Тий, тэгээд энэ манай одоо шууд телевизийн лого 18 зураг нэвтрүүлэг. Тэгээд MN фото студ эрхийн бичиг. Та одоо манай нэвтрүүлгийн 29 дахь дугаарыг оролцож болж байна. Тэгээд одоо хэрвээ энэс том хэмжээтэй зургийг авахулъя гэвэл зөрүү мөнгөний төлөөд энэс жижигийг 2 удаа авахулж болно гэвэл боломжтой байгаа. За тэгээд 2005 оноос хойш гэр бүлийн уран сайхны зураг авахулаагүй бол манай нэвтрүүлэгт оролцсноор та яг одоо ингээд уран сайхны зураг мөхөжүүл дээрээ. За баярлалаа. Тэгээд дахиад гэр бүлийнхаа зургийг энэ жаатад авахулнаа гэдэгтээ бол амлаж байна. За тэгээд миний гэр бүлийн энэ одоо сая бас хамгийн сүүлд би яг ээжтэйгээ авахулсан зураг байна. Энэ нэг санаандгүйгээр авахулсан зураг энэ нөгөө үл таних юм битээгээд киноны нээлтэн дээр сая манай ээж ихч хоёр үзэх гээд ирсэн байжгаад яг нөгөө соёлын дөргөний ажилтны цол авсан би. Тэгээд тэрний юм дээрээс ээж ихч хоёр маань сандраад ингээ гадуур хувцастайгаа бид гурав ингээд авахулж ирсэн. Тэгээд гэр бүлийн зураг гэх юм бол ерөнхийдөө бас байна бай. Тийм зөндөө авахулж ирсэн. Хамгийн сайн зөвлөгч бас тэгээ хамгийн сайн шүүмжлэгч нь гэр бүлийнхэн байдаг бах тий. Хамгийн яг үнэн зөвлөгөө хэлдэг. Тэгээ манай яг энэ ихч маань одоо намайг хаа явсан газар маань өөрөө ерөнхийдөө яг жүжигчин болъё гэж бодож исэн. Тэгээд тухайн үед яг нөгөө 90-ад оны үед ч одоо 2000 оны үед чинь зах зээлийн үе тий 90-ад онд чинь тэгээд маш их хэцүү байсан учраас эмэгтэй хүн жүжигчин болоод хэрэггүй энэ төргээл баахан хүний шахаасаар урдлага эдмийн дээд сургуулаараа дизайнер болсон. Тэгээд энэ ихчтэйгээ бит хоёрын ер нь сонирхол маш адилхан. Би бас дизайны талаар маш их сонирхолтой. Загварын талаар тэгээд энэ ихч маань дизайн загварын талыг хөөцсөн. Тэгээд намайг бүх талаар сэтгэл зүрхээрээ дэмжиж үргэлж хамт явдаг. Надад маш сайн туслагч, маш сайн дэмжигч, маш сайн зөвлөгч, маш сайн найз ууж чаддаг. Тэгээ би оюун санаагчтай бас баярлалаа гэж хэлье. Уран бүтээлийг ярих юм бол бас зөндөө л уран бүтээл байна л да. Энэ ингээ манай ангийнхны бас хувьсэл продакшнс гарснаас хойш хамгийн анхны уран бүтээл юм байгаа. Энэ амьдралын амт гэж уран сайхны маш өөрхөн шок кино хийсэн. Тэгээд жоохон буруу үед нээгээд хаагдсан нөгөө их ханиадны үеэр шинэ жилээр 2008-9 онд нэг амар ханиад болоод карантинсэн шин. Тэр үед нэгээд баг 14 хоног үзсэн үг гарсан уу юу дэлгэцээс бууцсан байхгүй карантин тараад. Тэгээ ингээд манай яг афишны зураг одоо энд ингээд байж байна. Яг манай ангийн хамт олон бүрэлдэхүүнээр энд ингээд байж байгаа. Энэ ингээд M Club бас яг тэрхүү зургийг авсан. Эхний хэсгийг бас авч ирсэн. Тэгээд энэ кинон дээр болохоор Баян айлын эрэгт тансаг өссөн аав ээжийн гар дээр бэлэн юм дээр өссөн хүүхдүүд амьдрал дээр гараад ирэхээр хэрхэн ачаагаа алдж байгаа тухай гардаг. Тэгээ энэ одоо яг Баян айлын хүүхдүүд одоо иймэрхүү төрхтэй байгаад дараад нь амьдрал дээр гараад хөдөө очиод иймэрхүү байдалтай болж байгаа. Тийм. Яг ингэ харцсан ийм зураг байгаа. Энд бол ерөнхийдөө ачаагаа алдсан. Тэгээ энэ бол их тансгарч ирсэн ийм харьцуулсан юм бодогдсон кино юм да. Тийм бас л нэгийг бодож хоёрыг дунгаах бас тиймэрхүү сайхан санаатай. Тэгээд энэ бас манай даваа суран гэж сайхан жүжигчин тоглосон юм байгаа. Ерөөсөө Ахмад уран бүтээлч байхгүй. Ганц энэ хүн л байгаа. Тэгэл нүүр бодогчч дээгийгч. Бус нь ерөөсөө залууч дандаа. Тэгээд бас нөгөө Балхан ахын хүүхд Чингүү
Чингүний анхны одоо кино байсан. Тийм тэгээд манайх дээр яг ингээд ажиллаад хийжсэн ерөнхийдөө бүх уран бүтээлчдэн залуу уран бүтээлчд байсан юм байна. За тэгээ уран бүтээлийн хажуугаар би бас нэг юм эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд өөрийнхөө хэрхэн амжилтанд хүрэх талаар ингэж бол Монголын сайхан бүсгүй улсын 13 дахь уралдаанд 2003 онд бас орж исэн. Тэгээ энд би ингээд авиас номер үзүүлдэг аз жаргалын бороо гэж Жансан Норвын аяг маш сайхан романс байдаг. Тэрийг би ямар ч аяг хөгжмгүйгээр ингээд дангаар нь дуулж исэн. Яг тэр хэсгийн зураг одоо энэ байж байна. Монголын сайхан бүсгүйд ингээд дуулж илаа. За энэ одоо гоёлын хувцастай гараа байна. Ийм сайхан гоёлын таашинцтай миний гараа. За тэгээд ийшлэх юм бол үндэсний хувцасны гараа байна. Үндэсний эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол бас сайхан. Хамгийн гол зорилго нь би энэ тэмцээнд орохдоо мисс болон төрүүлнэ гэж ороогүй. Тэгээд урлагийн сургуульд сурж байгаа ирээдүйд нэг ийм бүсгүй жүжигчин болох гэж байгаа юм байна штэ гэдэг хүмүүс ядаж урлагийнхан ядаж олоод харчаасаа гэж бодож орсон чинь юу тэр олон баг 100 хэд баг 40 жигтүүд байлаа мэдхгүй тэндээс шалгараа шигшсээр га бид нар 2 сар гаруй бэлтгэл сургууль хийсэн байхаа. Тэгээд тэндээс 24 охин шалгараад тэгээд ингээд 9 эрдэнэ шалгаруулсан чинь би 2 дугаар байранд мөнгөн эрдэнэд болсон. Тэгээд 200 гаруй охиноос би тэгж шалгарсандаа өөрөөрөө маш яг өөрийгөө үнэлэмжийг би яг эндээс олж авсан гэж боддгийн. Тэгээд ингээд би Монголын сайхан бүсгүй өргөмжлөлийн мөнгөн эрдэнэ өргөмжлөлийг аваад энэ одоо үндэсний уламжлалын намын Хүрэлбаатар байгаас би дитмээ одоо шагналаа хүртчихсэн. Тэгээд өөрийгөө би энэ дээр ерөнхийдөө маш их үнэлэх хүлэмжээ олсондоо маш их баярлалдаг. Тэгээд миний өмнөх жилийн 2002 онд энэ уянгалын ухаа мисс болж исэн. Тэгээ уянгалын ухаатай хамтаад би бүр ядарсан хамаагүй дээрээ хөлн дээрээ суучдээ штэ ингээд бүр ингэсэн. Тэгээд ингээд энэ зургийг ингээд авахулсан. Ийм түүхтэй юм зураг байгаа. Тэгээд эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд бас хүн өөрийнхөө үнэлэмжийг олж ингэж сайхан тий би иймгүй юм биш шүү гэж олж мэднэ гэдэг бол маш сайхан юм билээ. Тэгээд бүх охтуудаа гэж хэлэхэд өөрийгөө битгий хязгаарч голж байгаарай. Өөрөөрөө үргэлж бахархаж яваарай. Эмэгтэй хүн болгон гоо сайхан байдаг юм аа. Чи өөртөө итгэлтэй, өөрийгөө сайхан гэж бодож явах юм бол чи хүний нүдэнд үргэлж сайхан харагдах болно гэж бүх охтуудаа бас хэлмээрээ. Тэгэхээр сайхан. Би бас түрүүнээс хойш ажиглалаа да таны бүх уралдаан тэмцээн одоо бүр 10 жилийнч бай оюутан байхдаа тэр дуулж исэн. Маш их дуулдаг байсан юм. Та яг одоо манай үзэгчдэд зориулаад 18 зураг нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад хамгийн дуртай ч юм уу эсвэл одоо нэг магадгүй хүний амд орцонд байдаг штеп. Тэр дууныхаа нэг бадгаас аялаад өгөө. За яг тийм дуу гэж ерөөсөө санаанд орж ирэхгүй байна. Гэтэ за нэг энэ дуг дуулчих. Манай хөргөн ах ээж нь дандаа дуулдаг байсан гэсэн. Тэгээд намайг байнга энэ дуг чи дуулаач гэд надад санал болгодог байсан. Тэгээ би тэр болгон нэг уран бүтээлд ажилладаг. За дараа нь олъё тгий гэж байгаа дуулж чадаагүй. Тэгээ сүүлд бурмаа дуулсан байсан. Тэгээд дуулам талын цэцгэр хөөхөн хүүхэн болж би дууи талны өмнө дахин эргэлдээд дуурлалын дуйлаад гадаа гармаар байх чинь дуулам талын цэцгэр хөөхөн болж би гэж нэг юм дуу байдаг. За баярлалаа. Үнэхээр сайхан дуу байна. Та энэ талныхын өмнө одоо сууж байхдаа энэ дууг аялсан юм шүү дээ. Гүү би ерөөсөө энэ дууг аялдгүй сая яагаад ч юм зүгээр яг нэг Монголын сайхан бүсгүй юу ингээд ярьсан болохоор тэр мө тэндээс зүгээр залгуулаад яг сая санаанд орж ирсэн дуу нь тэр байла. Тэгээ би энийгсэндээ юу энүүгээрээ сая октоодтай хэлсэн тийм ээ. Өөрийгөө үргэлж гоё сайхан гэж бодож яваарэ гэж тийм байна. Яг тэр шиг октоод маань бүгдээрээ энэ дууг аялж яваарэ гэж хэлэх гэсэн. За баярлалаа. За манай нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөх төгөж байна. За тэгээд 18 зураг нэвтрүүлгийн төгсгөл та одоо яг юу гэж одоо таны бодогдож байгаа юм юу байна? За тэгээд юуны өмнө 18 зураг нэвтрүүлэгт оролцсондоо би маш баяртай байна. Анх бодлол за юу л болох вэ гэж бодож байсан. Одоо эргээд бодоход тэр бүр бид нэг ачаалттай ажилладаг учраас энэ сайхан зураг, энэ түүхээрээ эргэж аялдгүй юм байна. Тэгээд эргээд энэ бүхнээрээ аялаад ирсэн чинь үнэхээр сайхан байна надад. Тэгээд нийт хүмүүстэй гэж хандаж хэлэхэд та бүхэн энэ нэг хором гэдэг бол маш үнэтэй зүйл байдаг тийм ээ. Яг агцгүй одоо энэ зургийг авахлаа л гэж бодоход энэ бол хизээш дахин давтдагшгүй хором мөч.
Тийм учраас та яг энэхүү нандан, энэ хором, энэ цаг мөч болгоныг үргэлж ингэж фото зураг болгон хаснаа үлдээх ёстой юм байна. Эргээд та энэ зургийг хизээш дахин ахуулж чадахгүй. Яг энэ мөчөд та энэ ховц, энэ үс засалт нүүр будагтай байсан шигэ хизээч байж чадахгүй. Яг энэ позыг бас хизээч авч чадахгүй. Тэгэхээр та бүхэн энэхүү амьдралынхаа түүхийг, амьдралынхаа цаг мөч хорон болгоныг тийм ээ дурсамжтай гэсэн зүйл болгоно ингэж сайхан фото зураг болгон үлдээх ёстой юм байна. Эргээд энэ бүх түүхээр аялахад сэтгэл маш их сайхан сэргэдэг юм байна. Эргээд баг энэ залуу тийм хүүхэд насндаа очиж байгаа ч юм шиг, оюутан насндаа ч очих шиг тийм ээ. Эргээд энэ сайхан одоо түүх дурсамжтай үеүдтэй очиж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд та бүхэн эргэн бас сэтгэлээ сэргээхэх хүсвэл эргээд өөрийнхөө түүхээр аялаарай. Тэгээ фото зураг гэдэг бол таныг байхгүй болсон ч намайг байхгүй болсон ч хизээч мөнх үлдэх цорын ганц үнэнч түүх учраас та бүхэн бүх сайхан дурсамжтай зүйлүүдээ өөрийнхөө залуу сайхан насыг үргэлж хаснаа үлдээж түүх бодхон үлдээгээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Танд бас ингээд уран бүтээлийн жүжигчний маш өндөр одоо амжилттай маш одоо хамгийн сайхан мөгдийг хүсье. Танаас үнэхээр ингээд хамт ингээд суугаад ярилцж байгаад эрч хүч, энерги бүх юм мэдрэгдээд бас би бас ингээд дахиад баг энэ мөчт ингээд ойлцсон юм шиг яг энэ жүжигт хамт тоглосон юм шиг сэтгэл төрөө сууж байна л та. Тэгээд магадгүй үзэгчтэй хандаж илгээд яг та тэр мөчөд тухайн мөчөд фото зураг авч үлдээх байсан бол магадгүй ийм хөөрхөн хөөхд байх байсан. Би энэ 10 жилээ төгсөхдөө ийм хүн байсан шүү гэж үзүүлэх юмгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. За ингээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Улсын драмын Эрдэнэ театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батхан цэцэгч оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. Баяртай. Шведийн IKEA брендинг гэр ахын бүх төрлийн тавилга, ахын бараануудыг Монгол IKEA центр оруулж ирсэн. Зочны, унтлагын өрөө, хүүхдийн өрөө бүх төрлийн тавилга, өнгө загварын өргөн сонголттой эднэд байгаа. IKEA-гийн тавилгууд нь хамгийн орчин үеийн ая тухтаагаас гадна маш авсаархан, хүссэн сонголтоороо өөрчилж болохоор ор бахтай угсарахад хялбархан байдаг гэдгийг тус дэлгүүрийн хамт олон амлаж байсан. IKEA дэлгүүр эрхэм үйлчлүүлэгчдтэй хамгийн чанартай бараг, хамгийн хямд үнээр санал болгож байгаа гэдгийг эднийхэн хэлж байсан. IKEA дэлгүүр зарим нэг бараанда 14 хоногийн хугацаатай 40-50% хямдрал зарсан байсан. IKEA 15 дугаар хороолод стандартчлал хэмжэлцийн үндэсний төв буюу хуучнаар Жоки музейн урталд байрлаж байгаа.